дуурч болохгүй гэж зандраад явах. Гэхдээ эн чинь юу гэсэн үг юм бэ? Одоо сүүлдээ ингээд засгийн газрын их хурлын дээр гараад одоо цэцгийн дээр гараад их судлалын хуралдаан хурлаж яхад хин юу гэж хэлэхгүй заагаад хин хаанд суухгүй заагаад гар утсаа одоо хурж болохгүй заагаад суух болохгүй да. Тэгэхээр энэ ерөөсөө маш ойлгомжтой шийдвэр гарах юм байна. Энэ засгийн газрын захиалгатай улс төрийн шийдвэр гарах юм байна. Тэр үүднээс бид энэ хурал одоо чи эрх нь хангахгүй шүү дээ. Айл талын эрх ашгийг хангасан тэнцвэртэй хурал болохгүй байгаа учраас хурлыг бол орхиж авах шийдлээ. Ямар ч бүгдээрээ л гараад ирсэн юм явж байна. Эхнээс агуулаад хөөцөн тайлбаруудаа хийх ба. Энд чинь цэц гэдэг чи одоо энийг л чандлан сахих одоо хууль дэрлэх шудраг ёсны ориглол гэж итгэж ирлээ шүү дээ. Анхнаасаа л одоо өөрсдөө хуулиа зөрчөөд тавьсан хууль зүйн шаардлагыг хүлээж авахгүйгээр хүчтүүрээд яваад байна. Ямар шийдвэр гарах нь ойлгомжтой байна. Тэр үднээс нь суугаад байх ямар ч шалтгаан зорилго алга. За манайх өөрсдөө яриагаа өгөөд явахгүй. Нэг нэгээрээ ярьсан болно. Нэг нэгээрээ ярьсан болно. Энэ микний юм бэ? Наад чи шууд амжилттай шүү. За, ерөн Монгол улсын хурлын гишүүд бид бол үндсэн хууль тангар өргөсөн. Үндсэн хууль зөрчиж байгаа альва үйл ажиллагаанд оролцохгүй гэдэг тангар өргөсөн байна. Тэгэхээр өнөөдөр бас энэ цэцгийн их судлалын хуралдаа маань үндсэн хууль зөрчсөн энэ одоо агуулга процесс руу орчлоо гэдэг зүйлийг нэгдүгээр цохон тэмдэглэе. За би юун түрүүнд бас хэлэх гэж байгаа зүйл бол Монголын одоо тий ард түмэн энэ засгийн эрхийг бүрэн хяналтандаа байлгаж байгаа. Ард түмэн чөлөөт сонгуулийн үр дүнд парламентаа байгуулж төлөөллийн байгууллагаараа энэ төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа. Энэ төлөөллийн байгууллага парламентын эрх мэдэл гэдэг бол ард түмний их сурвалжтай гэсэн энэ үзэл санаа үндсэн хууль дээр байгаа. Бид бүгд энэ мандатын дагуу ажиллаж байгаа улсын хурлын гишүүд. Гэтэл улсын хурлаас одоо байгуулагддаг, томилогддог ерөнхий сайд буюу улсын хурлын хүлээн зөвшөөрөх байдлаар бүрэн эрх нь хэрэгжих болцоотой засгийн газар нь улсын хурл руугаа ингэж халдан давталж парламент руу халдан давталж байгаа гэдэг бол харин эсрэгээрээ төрийн эрх мэдлийг хууль бусаар авах энэ оролдлогыг одоо бусад институцтай хамтран хүч төрн хийж байна. Тэгээ өнөөдөр 40 гишүүний дэмжлэгтэй ерөнхий сайд ямар ч хамаагүй аргаар албан тушаал дээр үлдээ гэсэн ийм увайгүй үйлдэлийг хийж өнөөдөр төрийн хямрал энэ цаашдаа улс төрийн докторгүй байдал болон энэ одоо үндсэн хуулийн гүнзгий хямрал руу биднийг одоо түлхэн авч орлоо гэдэг зүйлийг энд бас хэлмээр санагдаж байна. Тэгээд энэ зүйл дээр бид нар бас маш олон одоо хүсэлтүүдийг тавилаа. Ялангуяа Монгол улсын ерөнхийлөгч энэ ерөнхий сайдыг томилох шийдвэр дээр хориг тавиад энэ шийдвэр нь үйлчлэн төр төгөлдөлзээд буюу хүчин төгөлдөр болоогүй байж хахад цэц энэ дээр одоо маргаан үсгээд хянаа хилцээ явж байгаа нь ерөөсөө ямар ч одоо логикгүй бөгөөд үндсэн хуулийн одоо энэ үзэл санааг илтэд зөрчиж үндсэн хуулийн заалтуудыг илтэд зөрчиж байгаа энэ үйл ажиллагаа болчлоо. Тэгээд бид энэ процессыг зөвтгөхөд яваач. Энэ олон хүсэлтүүдийг өглөө. Ингэчүүл бас энэ процесс чинь зөв болж байна. Бид ч гэсэн ингээл албан ёсны тайлбараа хэлээ явуулъя гэсэн үйл өшөөлөө хурал даргалагч одоо хүн зүгээр амаараа тайлбар өгөөд та нарт ер нь ямар хамаатай ингэх байдлаар явлаа. Энэ дээр бол ядаж 3 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаж үндслэг бүхий шийдвэр гаргаад та хэдийн хүсэлт ийм учраас авах үндэстэй байна авахгүй байна гэж хэлдэг. Тэгээ өнөөдөр та бүгд харлаа шүү дээ. Монгол улсын үндсэн хууль заасан хүний салшгүй заавал идэх хэрэгтэй өмгөөлүүлэх эрхийг хүртэл хангахгүйгээр та бүгд одоо ямар хамаатай юм бэ гэдэг байдлаар үндсэн хууль маань хүч төрн хүний эрхийг ч гэсэн уландаа гიშгэх үйлдэлийг гаргалаа. Тэгээд одоо бусад зүйлүүдээр манай гишүүд хэлэх үнэхээр харамсалтай байна. За дараагийн шийдвэр гаргаж байна. Энэ хоёр зүйлийг бас хэлж байна. Нэгдүгээрт энэ засгийн газрыг огцруулсан шийдвэр маань нөгөө ицлэгдээгүй байгаа байхгүй юу? Ицлэгдээгүй байхад л бараг л дуулианаар хэрэг үүсгээл ицлэгдээгүй байхад өнөөдөр цэц суралцах гэж шүү дээ. Тийм учраас цэцэг бас үндсэн хуулиа битгий зөрчөөсөө гэдэг агуулгаар бид нар нэлээд хандлаа. Тэгээд одоо энэ хүсэлтийг хүлээж авсан. Хоёрдугаар үндсэн хуулийн 43-1 дээр ерөнхий сайдыг огцруулах гэдэг энэ асуудлаас санал хураалт явсангүй гэдэг ингэж байна. Энэ асуудлаас санал хураалт яваад ерөнхий сайд огцорсон бай таараа штэ. Тийм биз дээ. Тэгэхгүй бол одоо яагаад ерөнхий сайд огцрох юм? Ерөнхий сайдрыг огцруулъя гэдэг санал хураалт явсан. Тэгэхээр энэ бол одоо маргалдаад байх зүйл биш. А тэгээ мөн байнгын хорон дээр
санал хураахыг бас эсэргүүцээд байгаа үгүй. Улсын их хурл яаж бүрэн эрхээ хэрэгжүүлдэг юм бэ гэж. Улсын их хурл бүрэн эрхээ хэрэгжүүлэх чуулганы хэлбэрээр хэрэгжүүлнэ. Чуулган гэдэг нь нэгдсэн хуралдаан, байнгын хороодын хуралдаан, бүлгийн хуралдаан, дэд хороодын хуралдаанаас бүрдэнэ гэж байгаа. Жишээл байнгын хорооны хуралдаан дээр засгийн газрыг огцруулъя гэж санал хураалтыг одоо авч үзэхгүй гэх юм бол нөгөө чуулганы нэгдсэн одоо энэ нөгөө чуулганаар гэдэг их хурлын шийдвэр чинь бүрэн төгс болохгүй байхгүй юу? Байнгын хороо орж иж тэгжээж яг нь их хурл чуулганаараа бүрэн эрхээ хэрэгжүүлдэг. Тийм учраас бол байнгын хороон дээр засгийн газрыг огцруулъя гэдэг санал хураалт явсан. Тэр байнгын хорыг огцруулъя гэдэг санал хураалтын нэгдсэн хуралдаан дээр явсан. Энэ дээр ямар нэг тийм маргаантай зүйл байхгүй. Нийгмийг санал хураалт явсан учраас ерөнхий сайд огцорсон байгаа шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр энэ дээр ер нь маргалдаад байх зүйл биш. Одоо ер нь процесс яаж үргэлжлэх вэ? Яг бид нэр сая үндсэн хуулийг битгий хуулиар зөвчөршөө гэж хэллээ тийм үү? Үндсэн хуулийн цэцгийг их хурл тамшсан. Хэрвээ эдгээр үндсэн хуулиа ингээд зөвшөөрд явах юм бол бидний эдгээртэй хариуцлах хэрэг бүрэн ирэх нь байгаа. Тийм учраас одоо зарим гишүүнийг эргүүлэн татах асуудлыг бид ярина. Үндсэн хуулиа зөрчих юм бол чиц үндсэн хуулийнхын манаач байх хэрэгтэй байхгүй юу? Илгээсэн байгууллагын буцаад татдаг. Тэр журмаараа л юм. Хоёр талын нэг нь ингээ гараа аваад тэд нар одоо хуралдаж байна гэж бид нар ойлгох юм. Одоо хуралдахгүй байх хэрэгтэй шүү дээ. Яг үндсэн хуулиа зөрчихгүй байх хэрэгтэй. Бас гээ. За баасан. За ихэнх юм гэж бүгдээ ихэнх юм гэж биш бүх хүсэлт бүх гомдлыг бүр хилцээгүй. Зүүн нь бол яадаг вэ? Бид нар ердийн шүүх хурал зөндөө олон шүүх хуралд оролцдог. Иргэд ч гэсэн бүгдээрээ мэдж байгаа. Ямарваа нэгэн байдлаар тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гомдол гаргах юм бол тухайн шүүх бүрэлдэхүүн урьдчилж хилцээд таны хүсэлтийг хүлээж авъя, таны хүсэлтийг хүлээж авахгүй үндсэл нь энэ гэдэг тайлбарыг албан ёсоор хэлжээж хуралдаан цаашаа эхэлдэг, үргэлжилдэг. Гэтэл энэ процессыг бол үндсэн хуулийн цэц бол огт хийгээгүй. Зөвхөн цэцийн дарга гаргасан хүсэлтэд би тайлбар хийчихье гэдэг байдлаар дандаа тайлбар хийгээд явсан гэсэн үг нэгдүгээр. За ийм учраас энэ өнөөдрийн энэ маргаан шийдвэрлэж байгаа ажиллагаа нь үндсэндээ одоо тухайн маргааны нэг тал, маргалдагч нэг талын эрх ашгийг одоо эрх ашгаа хамгаалах ямар ч боломж байхгүй, мэтгэлцээ өрнүүлэх ямар ч нөхцлөөр хангахгүй ийм байдлаар бол хуралдаан бол одоо сая өдөөс хойш хүртэл бол үргэлжлэлээ. За хоёрдугаарт гэвэл би бас нэг зүйлийг хэлмээр байна. Ийхүү хүсэлт гаргахаар хуралдаан тоосноос хойш гаргаж байгаа хүсэлт учраас хилцэхгүй гэдэг ийм тайлбарыг хэлж байна. Гэвтэл хуралдааныг даваа гарагт тоолсон. Хэргийг пүрэв гарагт үүсэн буюу бидэнд баасан гарагт мэдэгдсэн. Гэтэл чуулган баасан гарагт болсон байгаад. Ерөөсөө амралтын ердөө 2 өдрийн дараа хамгийн ажлын одоо эхний өдөр нээгдэнгүүт их суудлын хуралдаанаа зарлаж байгаа. Тэгэхээр энэ хооронд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ч томилогдоогүй. Процесс ажиллагаа юу ч явагдаагүй гэсэн үг. Тэгэхээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдоогүй гэж тухайлбал миний хувьд материалтай танилцаад хүсэлт гаргах угаасаа ямар ч нүү боломж байхгүй гэсэн үг. Тэгэхээр одоо үндсэн хуулийн дээр заасан байдаг шудраг шүүхээр шүүлгэх эрхийн асуудал гэж байдаг. Энэ шудраг шүүхээр шүүлгэх эрхийн нэг гол үндсэн элемент нь хэрэг маргаанд оролцогч тал өөрийнхөө эрх ашгийг хамгаалах процесс ажиллагаагаар бүрэн дүүрэн хангагдах тэр бололцоог шүүх бүрэлдэхүүн олгох ёстой гэдэг ингээд олон улсын гэрээ конвенцээр заасан байдаг. Тэгэхээр харамсалтай нь үндсэн хуулийн цэц бол энэ ажиллагааг бол огт хийхийг хүсэхгүй байна гэж хэлэх гээд байна. За бид нар бас яг ийм одоо тайлбар гарч магадгүй гэж бодоод шүүх хуралдаан эхлэхээс өмнө 8:30-д ирээд бас 2 гомдлыг өгсөн байгаа. Булган туяа гишүүний зүгээс гомдол өгсөн, мөн одоо зарим итгэмжлэгсэн төлөөлөгчдийн зүгээс гомдлыг өгсөн. Хуралдаан дээр биш, наана гэсэн үг те. Тэгэхээр наана гомдол өгж яхад энэ гомдлыг бас хилцэх боломж үндсэн хуулийн цэцэд байсан уу гэж байсан. Харамсалтай нь цэцийн бүрэлдэхүүн гаднаас танхимаас орж ирээд энэ гомдлыг шийдсэн үү, шийдвэрсэн эсэх талаар тайлбараа өгөөд ингээд үндслээ хилээд өгөөч. Бидний дараагийн маргаа энэс хамаарах гэдэг байна гэхэд бол тэр гомдлыг ч юм бол шийдвэрлээгүй, хүлээж аваагүй, хуврал тавсны дараа гаргасан гомдлоо гэд ингээд гаргасан 2 гомдол 3 хүсэлтийг үндсэндээ 5 одоо ийм агуулгатай хүсэлт гомдлыг огт хүлээж аваагүй шийдээгүй гэсэн үг тийм. За энэ үүнд бас хамгийн гол нь харамсалтай нь юу вэ гэвэл үндсэн хуулийн цэцгийн дарга дангаараа тайлбар өгöd гэсэн. Тэ ямар нэгэн байдлаар тэр чинь бүрэлдэхүүнтэй хамтдаа шийдээд ийм хүсэлт ирж ийн хамтдаа шийдвэр гаргах ёстой. Цэцгийн одоо үндсэн зарчим бол хамтын шийдвэр байх ёстой. Тэр байтугай баг суудлаараа бол энэ хүсэл гомдлуудыг ялангуяа шийдвэрлэх ёстой байдаг. Тэр энэ асуудлаар бол шийдвэрсэнгүй гэж байгаа. За хоёрдугаар бас бидний хурал хаях болсон бусад гишүүдтэйгээ давхцахгүй бас нэг зүйлийг хэлэх гээд байгаа. Энэ юу вэ гэвэл одоо онцгой нөхцөл байдал нэг яаралтай шийдвэрлэх ёстой асуудал учраас үндсэн хуулийн цэц ийхүү одоо хуралдааныг зарлаад
шийдвэрлэлээ гэдэг одоо процесс ажиллагаа явж байна гэдэг ийм тайлбарыг бол үндсэн хуулийн цэцгийн даргын зүгээс өгсөн. Гэхдээ Монгол улс одоо 1992 оноос хойш одоо 33 34 дахь ерөнхий сайдынхаа огцорж байгаа асуудлыг шийдэж байгаа. Энэ анх удаага ингэж одоо ерөнхий сайдыг огцруулж байгаа үйл явдал биш. Энэ өмнөх одоо бүх ерөнхий сайдыг огцруулж байгаа энэ процессын явцад хизээч үндсэн хуулийн цэц ийм байдлаар одоо онцгой нөхцөл байдал гэж юуроос шийдвэр гаргаж байгаагүй нэгдүгээрт. За хоёрдугаарт хуульд юу гэж заасан байдаг вэ гэвэл онц байдал болон дайны байдал зарласан үед 3 хоногийн дотор шийднэ. Нэг. За хоёрдугаарт бусад тохиолдолд олон нийтэд энэ одоо хуралдаан болох тухай мэдээллийг 7-оос доошгүй хоногийн өмнө олон нийтэд зарласан байх ёстой гэдэг. Ингээд цэцгийн тухай хуулийн дээр заасан байгаа энэ процесс алдаануудыг цэц өөрөө гаргалаа гэдэг ийм тайлбарыг бол бид нар хэлсэн. За энэ асуудал дээр бид нар бол бас ягаад ч хүлээн зөвшөөрч энэ процесс ажиллагааг цаашаа үргэлжлэх боломжгүй юм гэж үзэж байгаа. За 3-дугаарт хуралдаан нээлттэй байх ёстой байсан. Одоо бүгдээрээ та бүхэн хуралдаанд оролцоод энэ мэдээллийг газар дээрээс нь аваад хин нэгний ямар нэгэн шүүлтүүргүйгээр те яг энэ одоо хуралдаанд орчиж байгаа ялангуяа цэцгийн гишүүдийн ингэж биднэрт өгж байгаа энэ тайлбарыг бидний амнаас биш та дуг нь шууд тэр хүмүүсийн танхимаас нь бол сурвалжлах ийм одоо боломжтой гэж бид нар ч гэсэн өнөөдөр хүртэл ойлгож ирсэн. Харамсалтай цэцгийн даргын зүгээс олвол бид нар зөвхөн хуралдааныхаа нээлт хамгийн сүүлийн хуралдааны хаалт хоёрыг л одоо шууд нээлттэй дамжуулна, бусад үйл ажиллагааг олвол дамжуулахгүй гэдэг ийм одоо тайлбарыг хэлсэн. Гэтэл эн чинь өөрөө нээлттэй байдал муу юм уу те? Хуралдаа өөрөө нээлттэй ингэж явдаг юм уу? Өнөөдөр үндсэн хуулийн цэц байтгаа одоо усын дээд шүүх бусад бүх шатны шүүхүүд хуралдаанаа шууд нээлттэй дамжуулдаг болсон байгаа. Дээрээс нь техник хэрэгсэл болцооны хувьд бол үндсэн хуулийн цэц бол бүрэн энэ хуралдааныг бол шууд дамжуулах болцоотой гэдэг өглөө бүгдээр харцгаасан тий. Тэгэхээр энэ одоо нээлттэй байж хүмүүсийн иргэдийн мэдэх эрхийг үнэхээр ямар маргаан болоод байгаа юм бэ гэдгийг өнөөдөр энэ танхимаас шууд мэдэх болцоотой байсан. Өнөөдөр ингээд дахиад нэг тал нь гарч ирээд ингээд тайлбар хэлж дээ тий. Эн чинь өөрөө иргэдийг маш их хэрэгэлзээнд оруулж байгаа. Бид нар ч гэсэн ингэхийг хүсэхгүй байна. Гэхдээ харамсалтай нь цэц өөрөө ямар ч одоо байдлаар энэ хуралдааныг нээлттэй хийх зохион байгуулалтын арга хэмжээ огт авахгүй байгаа гэдэг ийм бас нэг шалтгаан байгаа учраас бид нар бас энэ хуралдааныг орхиж гарч ийн. Цэцгийн тухай хуулийн дээр оролцогч талууд хуралдааныг орхиж гарсан үед хэрвээ гарах юм бол цэцгийн бүрэлдэхүүн хурлаа төр завсарлуулад бүрэлдэхүүнээрээ ярилцаад хуралдаанаа үргэлжлүүлэх үү яах вэ гэдгийг бас үргэлжлүүлээд бүрэлдэхүүнээрээ шийдвэрлэх ёстой. Одоогийн байдлаар бол шууд хуралдаан үргэлжлээд явж ин дарга өөрөө үргэлжлүүлээд явж ин тэгэхээр бас л дахиад бидний хэдийгээр гарсан ч гэсэн хуралдаан бол хууль зөрчсөн хэвээрээ үргэлжилж байна гэсэн үг. Тэгээд хамгийн сүүлд нь бид нарыг та бүхэн ингээд хангалттай мэтгэлцээд оролцохгүй яасан бэ гэж бодож магадгүй. Бид нар маш их хангалттай одоо бид нар тайлбаруудаа хэллээ, хүсэлтүүдээ гаргаж өглөө, бичгээр өглөө бүх тайлбаруудаа хэллээ. Энэ бүхэн дээр үг хэлүүлэхгүй дандаа зогсоож байна. Ямар ч одоо тийм нөөц бололцоор бид нар огт хангахгүй байна. Тийм учраас энэ дээр бол бид нар цэцгийн хуралдааныг бол цааш нь үргэлжлүүлэх, өөрөөр хэлбэл үндсэн хуулийн цэц өөрөө үндсэн хууль зөрчиж байгаа үйл ажиллагааг ингэж зогсоохоос өөр аргагүй. Бид нар хууль ёсны дагуу саналаа, хүсэлтээ, хангалттай гаргасан. Үндсэн хуулийн цэцэг гэж бодож байгаа гэж байна. За баасан гишүүнтэй холбоотой давхардахгүйгээр нэг санал хэлье. Тэгээ бид бүхэн бол өглөө би бас яриандаа хэлсэн. Үндсэндээ үндсэн хуулийн цэцгийн шийдвэр бол бараг тодорхой байна. Хэд нэг талыг барьж байна асуудалд. Маш олон санал хүсэлтүүдийг их хурлын одоо итгэмжлэн төлөөлөгчдийн зүгээс гаргасан боловч огт асуудал шийдэхгүй байна. Өглөө гаргасан нэг гомдол бол за маргааны хянан шийдвэрлэж байгаа үндсэн хуулийн цэцгийн гишүүн мөнгө сайхныг одоо татгалзуулах ийм саналыг хүсэлтийг гаргасан. Харамсалтай нь энэ асуудлыг одоо авч хэлцээгүй. Тэгэхээр бид бүхэн бол энэ үндсэн хууль 9 гишүүнтэй цэц 9 гишүүнтэй цэцгийн 9 гишүүний бас хэд хэдэн гишүүд одоо нэхэмжил гаргасан талын засгийн газар талын хамаарал өхөн этгээдүүд байх ийм одоо магадaltaй гишүүд байна. Тухайлбал мөнгө сайхан гишүүнийг бид бүхэн одоо улсын хурлын тухайн үед ажиллаж байсан дараагаар ажиллаж байсан зандан шатар дарахтай одоо үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд тухайн үед ажиллаж хөлсөөр ажиллах гэрээ байгуулж төсөв мөнгө одоо улсын хурлаас тамгын газраас авч исэн ийм баримтыг одоо үндсэлж энэ одоо хуралдааныг маргааны хянан шийдвэрлэх асуудлаас одоо татгалзуулах хүсэлт өгсөн. Энийг харамсалтай нь одоо цэц бол одоо хүлээн авсангүй. Бас хэд хэдэн гишүүд бол одоо нэхэмжлэл гаргах талтай холбоо хамааралтай хүмүүс байгаа. Тийм учраас бид нар бол энэ одоо үндсэн хуулийн цэцгийн гишүүдийг бол асуудалд төвийг сагсан гэдэг юм уу, үнэн бодитоор гэдэг юм уу, шударгаар одоо шийднэ гэдэгт бол эргэлзэж байна. Яагаад гэвэл ашиг сонирхлын зөрчилтөө гишүүд энд олон байна гэж би одоо хувьдаа үзэж байгаа учраас цэцгийн шийдвэр бол
үнэн бодтой гарахад одоо эргэлзэж байна гэж би хувьдаа бол хэлж байна. Тэгээд цааш процесс яаж үргэлжлэх вэ? Өнөөдөр одоо та бодлоор болохгүй маань. Угаасаа бид нар энэ хууль өөрөө энэ болж байгаа нь өөрөө хууль бус шүү. Одоо хуулийн зөрчилтэй одоо хуулийг товлон зарласан шүү гэд хэлээд байгаа шүү дээ. Энийг албан ёсоор хуулийн дагуу өглөө хуралдаа ирээд бичгээр өгсөн. Ингээд энэ асуудлыг хэлцэхгүй яваад байгаа нь өөрөө. Тэгээд дөнгөж сая бид нар одоо энэ асуудлынхаа чиглэлээр энэ хуралдаанд цаашаа энэ маягаараа үргэлжлүүл бид нар өөрсдөө хууль зөрчсөн хуралдаанд цэцгийн хуралдаанд орсон болж энийг хүлээн зөвшөөрсөн болж ийм таах гэдэг учраас сая дөрөв сайн зэрэг гишүүн хэлснээр одоо их хурлын гишүүд үндсэн хууль зөрчсөн асуудалд оролцож хуралдаанд оролцож болохгүй гэсний дагуу ийм элтэд хууль зөрчсөн хуралдаанд орохгүй гэдгийг одоо албан ёсоор бүгдээрээ шийдвэр гаргаж өнөөдрийн энэ хуралдаанаас гарч ирлээ. Эцсийн гишүүдийг одоо эргүүлэн тавтах талаар гэдрүүмээс ирсэн. За энэ асуудлууд одоо дараа үүсэх баха. Тийм. Хэдийгээр одоо хууль тогтоож та бүхэн байгаа ч гэсэн цэц бол одоо хамгийн дээд үндсэн хуулийн шүүх гэж одоо бүгдээрээ дээдлэх ёстой. Тийм учраас цэцээ хүндэтгэж өглөө хуралдаандаа ирсэн цэцгийн хуралдаан товлогдсон их судлын хуралдаан хуралдах энэ одоо хууль зөрчиж байгаа энэ асуудлуудад хуулийн дагуу соёлтойгоор төрийн одоо албаны хуулийн дагуу бичгээр гаргаж өгсөн энэ асуудлыг хэлцээд хүлээж авахгүй байна. Тийм учраас яг одоо журмын дагуу бид нар саналаа тавиад хэлцэхгүй байгаа учраас ийм хууль бус элтэд хууль бус хуралдаанд суух нь өөрөө хууль зүйн зөрчилтэй болох учраас ийм одоо тэрнээс бид нар одоо хуулийн дагуу явж байгаа төвийг сахиад явж байгаа ил тод нээлттэй явж байгаа ямар нэг ашиг сонирхлын зөрчилгүй улсууд энэ цэц дотор ороод ажиллаж байгаа тохиолдолд бид хүн бол хуралдаа суугаа явахд бэлэн байна. Энэ юм байна.